Fuck that. 8 doobies to the face. Fuck that. 12 bottles in the case, nigga. Black Panther нь өнөөгийн улс төр арьсан хүний үзэл суртал агуулаагүй кино гэвэл үгүй юм. Киноны эхэнд Vibranium гэх түүхийн эдийн төлөө Африк овог аймагуд бие биенээ хязсаар нэг удирдагч гарч ирэн бүгдийг нэгтгэж уг түүхийн эд дээр түшиглэж Wakanda гэдэг улс байгуулсан тухай гарна. Wakanda нь олон овог аймагудаас бүрдэнэ. Африкийн Лив улсад өрнөсөн үйл явдал Wakanda-тай маш төстэй. Лив улс нь үндэстэн биш бөгөөд олон ястан овог аймагуудын нэгдэл юм. 1968 он хүртэл хүн амын 70% нь ядуу тарчааг амьдарч байсан. Ихэнх нь бичиг үсэггүй, майханд амьдардаг байж. Үүний дараа Муаммар Гадафи Ливийг удирдан гарч ирснээр 140 овог аймагуудыг нэг улс болгон нэгтгэж, газрын тосон дээр суурилж, эдийн засаг үйлдвэрлэлийг хөгжүүлжээ. Гадафи усалгааны зорилгоор хиймэл гол бүтээж, цөлийг ногооруулж, Лив улсыг үйлдвэрлэл үйлчлэгээ дэлгэрсэн Африкийн дэваажин болгон хуургажээ. Төрийн эргэлтээс өмнө бүх айлыг үнэгүй байранд оруулж, тог захиалгааныг төрөөс дааж, иргэд засгийн газраас маш олон халамж ба үнэгүй эрүүл мэндийн үйлчлэгээ авдаг байж. Ливд литр бензин 3 цент байсан. Wakanda-гийн удирдагч Vibranium-ыг үндэсний баялаг хэмээсэн шиг Гадафи газрын тосоо үндэсний хэмжээнд авч үзэж, олсон ашгийг улс даяар тэнцүү хувааж байжээ. Wakanda маш баялагтай, технологитой мөртлөө хөрш орнуудаа тусалдаггүй ба цагаачдыг оруулж ирэхээс татгалздаг. Тэд өөрсдийнхөө онцлог мөн чанараа хадгалж үлдснээр үдийг хүрчээ. Африкаас Европ руу урсах цагаачдыг Лив улс хилээрээ зааглаж тогтоодог байсан. Мөн Лив улс хатуу бат хууль дүрмтэй байжээ. Гол дайсан Killmonger нь Америкийн тусгай албад бөгөөд засгийн газар түлхэн унгаах ажиллагаанд оролцдог мэргэжлийн цэрэг юм. Кинон дээр Wakanda улсад гадны хүн буюу Америкийн тусгайгийн цэрэг удирдагчийг нь түлхэн унгааж, хөндлөнгөөс оролцсны улмаас иргэний дайн болж хоёр хуваагддаг. Ливд мөн адил НАТО нөлөөлж иргэний дайнд дэгдэж Гадафиг түлхэн унгаасан. Америкийн тагнуулын ажилтан Росс Killmonger-ыг Wakanda-гийнх биш, манай хүн гэдэг нь тэд зоосны хоёр тал гэдгийг харуулж байна. Killmonger Wakanda удмынх мөртлөө өв соёлоо шатаадаг. Америкийн айрам энхийг сахиулах үйл ажиллагаа нэрийн дор засгийн газар түлхэн унгадаг гэдгийн жишээ юм. Америкийн тагнуул яаж чудсан Wakanda-гийн талд орох үндэслэл байхгүй. Түүнийг ийхүү баатар болгож харуулсан Холливуудын ухуулга юм. Киноны туслах дүр болох Шүүри цагаан арьстай хүн харчаад колончлогч гэж хараадаг. Америкийн нийгэмд Африкуудыг цагаан арьстай колончлагчид байгалийн баялагийг нь дээрэмдэж, хүмүүсийг нь боолчсон улмаас Африк төв ядуу буураад тарчиг. Цагаан арьснууд баян цатгалан байгаа гэдэг үзэл суртал аль хэдийнэ нэвтэрсэн. Энэ нь даамжирсаар цагаан арьснуудыг үзэн ядах хандлага бий болгожээ. Killmonger киноны төгсгөлд өвөг дээдс нь хэрхэн боолчлоос сухтаж өхөж байсан тухай ярьдаг. Гэвч Европчууд ирэхээс өмнө хар арьстай хүмүүс бие биенээ боолчилдаг байсан ба Африкчууд өөрсдөө Африк хүнээ Америк руу боолгуулж зардаг байсан. Тэгвэл дундаж Африк Америк хүнийгийн 73.2% Африк, 24% Европ, 0.8% уугуул Америк генээс бүрддэг байна. Кинон дүрслэлснээр Африк төвд Wakanda ганцаараа баялгаа гадныхаас хамгаалсан тулдаа хөгжсөн хэмээн харуулдаг. Гэвч бодит байдал дээр Африкууд Европоос колончлагчид ирэхээс өмнө хэдэн мянган жил газрын баялгаа эзэмшиж хадгалж ирсэн ч хөгжөөгүй. Эдийн засаг технологийн хөгжил үйлдвэрлэл нь оюуны чадвар буюу IQ-гаас нэлээд хамааралтай байдаг аж. IQ нь ерөнхийдөө тухайн хүн ямар ажил алба, боловсрал орлоготой болоход чухал нөлөө үзүүлдэг байна. Жишээ нь Ашкеназ еврей хүмүүс бусад цагаан арьснуудаас IQ-н дунджаас 15-аар илүү байдаг учраас дээгүүр удирдах алба бэрхлэл нь элбэг байдаг. Африкчуудын дундаж IQ цагаан арьснууд Аз арабуудаас бага нь тэд яагаад ядуу тарчиг байгаа шалтгаануудын нэг юм. Маш их баялагтай улс түүхийн эдээ экспортлж хөгжснөөс биш, Wakanda шиг тэрийг ганцаараа хэрэглэж хөгжсөн түүх байхгүй байж. Killmonger нь ерөөсөө Black Supremacist үзлийн төлөөлөл юм. Тэр хар арьстай хүмүүсийн төлөө гэдэгч үш шонсондоо хит автаж, өөрөө адилхан хар арьстай хүнээ алж, түүнээс болж хар арьстай хүмүүс бие биенээ алхад хүрдэг. Киноны эхэнд ч хар хүнээ л алдаг. Black Lives Matter хөдөлгөөн хар хүмүүсийн эсрэг хүчирхийлэл, арьс өнгөний үзлийн эсрэг тэмцдэг, бодит байдал дээр Америкт хар хүмүүс бие биенээ алж чадаж дээрэмдэж байгааг тоо баримт харуулж байна. Америкийн хууль зүйн яамнаас гаргасан статистикаас харуул, хойд Америкийн хамгийн том 75 тойргийн хүн амын 15%-ийг л хар арьснууд эзэлдэгч, нийт хулгай дээрмийн 62%, халдлагын 45%,
Хүн амны хэргийн 57%-ийг хар эрдэнүүд үйлдснээс ихэнх нь харууд бие биенээ хүнээсэн тохиолдлууд байна. Нью-Йорк хотод гэхэд л харууд хүн амын 23%-ийг эзэлдэгч нийт буудалцааны 4.3-аас ихийг үлджээ. Black Panther нь Hollywood Disney-ийн кино болохоор мэдээж бодит байдлыг мушгиж өөрсдийн үзэл ухуулгаар төгсгсөн. Эцсүүлд нь Wakanda-гийн өмнөх бүх хаадуудын буруу болж Killmonger-ийн зөв байснаар дууссан. Энэ кинон дээр Killmonger Wakanda-гийн технологи түүхий эдийг ашиглаж хар эрдэнүүд босож дэлхийг ноёрхох зорилготой байсан. Тэгвэл өнөөдөр Африкаас Европ руу урсах дөрвөгчдийг тогтоож байсан Ливийн хил үгүй болсноос болж Европод цагаачтын хямрал нүүрлэж байна. Одоогийн Лив улс эмх замраагаа алдаж, иргэний дайнд дэгдэж, боолын зах зээл газар авчээ. Африк болон ойрхон орнуудаас Европ руу ирж байгаа дөрвөгчид дунд Европыг эзлэх зорилготой шашны ариун дайн болох жихад хийх гэж байгаа лалын хит аврагчид нэлээдгүй байгаа юм. Лалын шашинтнууд Мухаммедийн зөвлөлийг дагаж Европ цаашлаа дэлхийг эзлэх зорилго сэдэлтэй байгаагаа зарладаг. Гэвч Америкийн улс төрчид ерөнхийлөгч нар лалын шашныг инхийн шашин хэмээн мэдээлэл хийсээр байна. Black Panther ч гэлтгүү ихэнх кинон дээр Америкт хар эрдэнүүд зовж зүдэрч байгаагаар харуулдагч бодит байдал дээр Америк нь хар эрдэнүүдэд хамгийн ээлтэй орон юм. Үүний эдлээс өдгөө хүртэл эзлэгдэж байгаагүй улс үгүй. Хүн төрөлхний түүх тэр аяараа дайн байлдан дагуулт эзлэн дүрмэг илүүлээ. Энэ дунд өөр хоорондоо тэрслэгсэд хагаран бутарч хядгалдаг бол эвлэлдэн нэгдсэн хүмүүст хүчтэй тэсэж үлджээ. Бид ч мөн адил эвлэлдэн нэгдсэн түүхэндээ хүчтэй байж эсэлтэн тэрслэх үедээ дарлагдаж дээрлүүлж байсан билээ.